Алтан цэцэг аваатаа марлана. Тэгээд би энэ сургалтанд 2 дахь удаага хамрагдж байгаа буюу эхний удаа манханд болсон, энэ удаа Зэрэг сумын дээр болж байгаа. Зэрэг сумын сургуулийн багш нарын хувьд харилцаа сайтай. Ер нь урьж авчирсан багш нар ч гэсэн мэрэгжил өргөн юм чадвар ариун юм багш нар байна. За харагдсан сайтай. Тэгээд энд ирсэн сэтгэл маань их гоё байгаа. Тэгээд Монгол хэл нийгмийн сургалтанд хамрагдж байгаа манай багш нар маань үнэхээр мундаг багш нар байна. За барсан. За хэл. За би энэ хүү яшаа эрчимжүүлсэн сургалтанд 2 дахь удаа сууж ийн. Энэ сургалтанд сууснараа мэдгүй чадахгүй зүйлээ илүү ихээр мэдэрч аваад яштай улам бэлтгэж төлөхөж болж байгаа. Энд 2 дахь удаа сууж байгаа. Тэгэхэд мат монгол хэл 2 төлхөө сууж байгаа. Математик дээр мэдгүй ойлгохгүй чадахгүй зүйлээ маш их ойлгож авсан. Монгол дээр алддаг байсан зүйлүүд дээр алдаа засч авсан байгаа. Монгол эрдэнэс сургадаг би ховдамгийн мөхөр хасамаас энэ сургалтанд 2 дахь удаага хамрагдаж байна. Монгол хэлний хичээлийг сонгон суралцаад ямар ч одоохондоо 3 анж байна. Гэхдээ маш үр дүнтэй орж байна энэ сургалт. Тэгээд монгол хэлний багш соёл эрдэмтгч та маш их баярлалаа. Үнэхээр их зүйлийг ойлгож авч байгаа. Сайн байцгаана уу? Намайг Саран цэцэг гэдэг. Би Зэрэг сумын 12 дугаар ангид суралцдаг. Эрчимжүүлсэн сургалтанд надад нөлөөлж байгаа маш олон зүйл байгаа. Өмнөх хичээлээ баттгаад мэдхгүй зүйлээ мэдэж аваад маш олон зүйлийг сурч авсан. Мөн олон найз нөхдөдтэй олж бас хамтын ингээд мэдрэмж өртөө болж байгаа. Сайн байцгаана уу? Намайг Инх Зай гэдгээ. Би прогресс сургуулийн 12-ын Б ангийн сурагч. Бид нар ирэх дээрээ 5 хоногийн турш эрчимжүүлсэн сургалтанд сууж байгаа. Энэ хугацаанд бид нар аюул олон найзтай болсон. Тэгээд дээрээс аюул эрчимтэйгээр яэштэй бэлцээ. Би хим биологиар яэш өгөх гэж байгаа суралцагч. Тэгээд энэ орчин нөхцөлийг бүрдүүлээд бидний байлгаж байгаа Зэрэг сургуулийн хамт олондоо маш их баярлалаа. Тэгээд бид бүхнийг хамаг сайнаараа хичээл зааж байгаа бүх багш нартаа баярлалаа. Дээрээс нь энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа боловсролын газрын ах эгч нартай үний талархал илэрхийлье. Сайн байцгаана уу? Би Ховдамгийн Дарив сумаас ирсэн. Эшийн эрчимжүүлсэн сургалт 2 удаа зохион байгуулагдаж байгаагаас анх удаа Зэрэг сумын дээр ирээд оролцож байна. За өнөөдөр болохоор эрчимжүүлсэн сургалтын маань 4 дахь өдөр маргааш яваад дуусгадана. Тэгээ энэ хүү сургалт нь нөгөө вакуумжуулсан сургалт татвар байранд ороод вакуумжуулсан сургалт учраас найзуудаараа нийлээд хичээлээ их боломжийг бүрдүүлж өгөөд мөн багш сурагчаасаа сурагчид нь бид нар багш нараасаа асуух боломж нь илүү ихтэй. Тэгээ шинэ орчинд илүү сонирхолтойгоор хичээл хийх боломжийг бүрдүүлж өгч байгаа гэж харж байгаа. Тэгээд энэхүү шинэ үйл ажиллагаа зохион байгуулсан боловсролын газрын хамт олондоо маш их баярлалаа. Тэгээд орчин нөхцлөөр хангаж байгаа Зэрэг сумын сургуульдаа баярлалаа. Тэгээ мөн нэмж хэлэхэд тоогооч нар ер нь ажилчид багш нар нэг найрсаг харилцаатай, тоогооч нарын цай их сайн гэхгүй юу. Ер нь илдэг харилцаатай байгаа гэж манай ангийнхаа нөгөө нэг илүү ам сайтай байгаа. Сайн байцгаана уу? Намайг Даваа Жаргал гэдэг. Би Ховдамгийн Мөсчмөөс ирээд вакуумжуулсан сургалтанд 2 дахь удаа хамрагдаж байгаа. Энэ ер нь үр дүнтэй сайн байгаа. Энийг зохион байгуулсан боловсролын газарт баярлалаа. Багш нартаа баярлалаа. Сайн байцгаана уу? Намайг Чингис гэдэг. Би энэ эрчимжүүлсэн сургалтанд 2 дахь удаа хамрагдаж байгаа. Магаас өмнө хамрагдсан. Энэ сургалт нь болохоор бүгдийн нэг сумд бөөнүүлж эрчимжүүлэлтээ сайн сургалтыг өгч байгаа болохоор биднэрт таатай мөн бидний хичээл номыг бидний ямар төвшөнд байгааг явж байгаа гэдгийг биднэрт ойлгуулаад явж байгаад баярлж байгаа. Мөн багш нар болон боловсролын газартаа баярлалаа. За сайн байцгаана уу? Хичээл сургалтын ажилтаа сайхан болж байна уу? Сайн багшаа. За 10 багш сургалтын талаарх сэтгэлээ. За сургалт бол ингэж ерөнхийдөө 5 хоногийн сургалт явагдаж байна. За тэгээ сургалтанд болохоор нийт 7 сумын хүүхдүүд хамрагдаж байгаа. За ер нь бол хичээлж явах явцад болохоор хүүхдүүд маань маш их ингээд халууцж байгаа, хүчин байгаа тийм хүндрэлүүд бол байна. Тэрийг даван туулаад бас ингээд хүүхдүүд маань хичээлж байгаа нь бас их давуу тал байна.
Сайн хамарсан уу гшээ. Үе. За сайхан амарсан уу? За багшаа энэ сургалтын талаар сэтгэлдээ хуваалцаарай. Энэ зохион байгуулагч сургалт сургалт сайхан болж байна. Амжилттай үр дүнтэй байна. Ялангуяа нөгөө манай прогресс сургуулийн чинь төвийн сургуулийн хүмүүс хөдөө ирээд ингээд байранд одоо ингээд орд ирээд засаад энэ орчиндаа ингээд багш нартайгаа хамт байгаад 5 өдөр ч гэсэн ингээд хамт байгаа суралцж байгаа айгүй үр дүнтэй санагдаж байна. Хүүхдүүд маань энд ирээд нөгөө вакуумжаад дээрэс нас нөгөө бид нар болохоор уцыг нураад авчиж байгаа. Хүүхдүүд маань оройд уцаа оролдохгүй их эрт сайхан амарч ийн өглөөд эрт босч ийн. Тэгээд нөгөө байгаа ингээд цаг хугацаагаа үр дүнтэй ашиглаж бие биенээсээ суралцаад багшаасаа асуух зүйлээ асуугаад их үр дүнтэй байгаа. Тэгээд энэ сургалтыг зохион байгуулж байгаа боловсролын ясрын хамт олонд баярлалаа. Мөн бидний ингээд амьдрах орчин нөхцлөөр хангаад хоол ундыг маань одоо маш амттай чанартай хийгээд хүүхдүүдэд маань үйлчилж байгаа зэрэг сумын сургуулийн хамт олонд их баярлалаа. Сайн хамарсан уу гшээ. Та ингээд энэ сургалтын талаар сэтгэлдээ хэлээрэй. Сайхан амарсан уу. За энэ сургалтын багш нь бол хоёрын зүгээс юу дүгнж яах гэхээр их ашигтай сургалт боллоо гэж бодож байна. Яагаад тэгж тоодож байна гэхээр нэгдүгээр цаг хугацааны хувьд бол зэрэг хэдийгээр жахан давчууч гэсэн хүүхдтэй бол их өгөөжтэй хүүхдэд яа тэгэхээр нэг мартсан зүйлийг сэргэн сануулж өгдөгөөрөө бол их ач холбогдолтой. Хүнийг одоо яа тэгэхээр сэргэн сануулж өгсөн хөнгөсөн хугацаанд үзээгүй байсан томьёо янз бүрийн хаягдсан зүйлүүдийг бол мөн сэргээж байгаараа бол энэ хүүхдэд бол нэлээд өндөр ач холбогдолтой сургалт болсон гэж хувьсаа үзэж байна. За миний хувьд бол мянган бодлогын 8-9-р хоёр хэсгийн бодлогыг хүүхдүүдтэйгээ хамтарч бодож асуудлыг шийдлээ. Ганц нэг хүүхдүүдэд өөрийн сонирхсан даалгаврын дагуу зөвлөгөө өгж ажиллаа. Тэгэхээр сургалтын үр дүн бол би ер нь нэлээд боломжийн сургалт боллоо гэж дүгнжээ. Цаашдаа бол энэ сургалтыг бас зохион байгуулалт арай нэг 7 хоногийн өмнө ч юм уу тий таг эд ажилтны үеэр биш. Яг урдхан талд нь нэг цаг хугацааных нь хувьд нэг жаахан тооцож ингэж явуулвал энэ их үр ашигтай сургалт болох байгаа. Болж байгаа гэж бодож байна. Тэгээд энэ жил одоо манай Ховд аймгийн математик миний хувьд л бодож байгаа математик сургалт арай өмнөх жилийнхаас жаахан арай дээгүүр гарах болов гэсэн ийм тооцоо бодолтой байна. За баярлалаа. За сайн хэлбэрнэ. Сайн үгшээ. За. Өцгөө амьдрал хэрэг. Өцгөө амьдрал гоё юм уу? Эхний 2 хоног хэцүү байсан. Тэгээд сүүлийн 2 хоног хуцааны их тоохож болсон доо. Ер нь утастай хамаг цаг авд юм байлээ хичээл ном хийгээд. Би ер нь бол ямар ч утгагүй юм байл утас бол. За баярлалаа.